Үзэгч та бүхэндээ 2015 оны хамгийн эхний өдрийн мэндийг хүргэе. Нэмэлт цаг хөтөлбөрийн 2015 оны эхний дугаар эхлэж байна. За бид өнөөдрийнхөө дугаарт мэдээч хэрэг 2014 онд манай Монголын багт тамирчдыг үзүүлсэн онцгой амжилтуудыг тоомлон хүргэх юм аа. За хамгийн ихний онцлог үйл явдлын харахгүй 4 жилийн удаа зохион байгуулагддаг Азийн наадам. Азийн спортын их наадам бүгд найрамд Солонгос улсын Инчон хотнод 2014 оны 9-р сарын 19-ноос 10-р сарын 4-ний өдрүүдэд болж өндөрлсөн. Азийн Олимп гэдэг энэ наадамд манай ТV-ийн 45 улс орны 13 мянган тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Монгол улсын тухайд спортын 23 төрөл 234 тамирчин оролцож 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл нийтдээ 21 медаль хүртэж 45 улсаас 16 дугаар байрч жагсан бол за нийт авсан медалийнхаа тоогоор манай урд төрш бүгд найрамд Хятад ард улсын баг тамирчид 1-р байрт, за харин дараа нь бүгд найрамд Солонгос улсын баг 2 дугаарт, Аз ТV спортын ертөнцид бас томоохон хүчрэг орон зайг эзэлдэг Японы баг тамирчид 3 дугаар байрт орсноор Чоны наадам өндөрлсөн. За энэ Чоны наадамд Монголын баг тамирчид түүхэн амжилтаа ахиулж 5 алтан медаль хүртсэн оны яа харахгүй онцлог үйл явдал муу юм. Азийн наадмын 10 басан тамирчтай алдаршуулын боксийн олон улсын хэмжээний мастер Отгон Далай, жудо бүхий олимпийн алтан мөнгөн медальт Монгол улсын Хөдөлмөрийн Баатар гавьяа тамирчин Найдангийн Төвшинбаяр, олон улсын хэмжээний мастер Төмөр Хүлэг, Дэлхийн аварга гавьяа тамирчин Уран Цэцэг, буудлага спортын олон улсын хэмжээний мастер Наран Туяа нар байлаа. Буудлага спортын олон улсын хэмжээний мастер Наран Туяагийн хувьд хэвтэй байдлаас 60 сүм буудах эмэгтэйчүүдийн дасгалд 624.1 оноогоор төрүүлж улсын дээд амжилтаа шинжилэн тогтоож Азийн наадмын алтан медалийг хүртсэн юм а. Тэгвэл Азийн наадмаас авсан 5 алтан медалийн нэг нь болох жудо бүхий олон улсын хэмжээний мастер Төмөр Хүлийн яриаг одоо та бүхэнд үзүүлье. Маш уртасай төлөв шаард тэнцэн маш том алдаа болсон. Тэндээ багштай сайжруулагч нартаа маш сайн зөвлөж өөртөө маш том зөвлөлтөй гэж Азийн наадманд оролцсон. Тэгээд аврал болсондоо үнэхээр их баяртай байна. За өнөөдөр уучаад маш хэцүү уучаад байлаа. Зоноо оргонд л ихэд одоо хэдэн жилийн манай жингээ дэлхийн шаргал тэнцэн мөнгө медаль авсан Казак байсан. Сая Японы давж дахиад одоо 1-1 байсан. Хайна албаар тань ясна маш их баяртай байна. Баялаад энэ дашин дамаг тэнцэн. Жодож удаагийн холбоо болон баш тасруулагч. Тэгээд бинтер спортын газар болон бүх хүмүүстээ маш их баярлаа. Чөлөөш ээжтэй маш их хайртай шүү гэлээ. Хүн чадлаа. Анчны Азийн наадамд Монголын боксчид түүхэн амжилтаа тогтоосон. Түүхэн амжилтын эзэн бол олон улсын хэмжээний мастер Отгон Далай юм а. За өнөөдрийг хүртэл Монголын боксийн түүхэнд Азийн наадмаас алтан медаль байгаагүй. Харин энэхүү түүхэн амжилтыг олон улсын хэмжээний мастер Отгон Далай авчирч Монголын үе үеийн боксийн тамирчид дасгалжуулагч за энэ спортын төлөө үзэгдэж байгаа хүн бүхнийг баярлуулсан юм. За мөн энэ амжилтаараа тэрээр оны төгсгөл шалгаруулдаг 2014 оны спортын шилдэг Бүрчон наадамд шагнал хүртсэн байгаа. Монголын шилдэг тамирчдын Бүрчон наадамд оролцоод шилдэг тамирчин болсондоо маш их баяртай. Тэгээд Монголын Олимпийн хороо болон Монголын спортын сэтгүүлчдийн холбооныхоо хамт олонд бас маш их баярлаа гэж. Хүн урмаар тэтгэж явдаг гэдэгтэй адилхан шагнал авах тусам хүний сэтгэл зүй чангарч явж идэг. Тийм болохоор маш их баяртай байна. Тэгээд 2014 онд олон улсын хэмжээнээс 5 тэмцээнд оролцож 5 алтан медаль авсан. Тэгээд хамгийн сүүлийн дэцэм Азийн наадам маань байлаа. Азийн наадмаар Монголын боксийн түүхийг бичиж алтан медаль авсандаа маш их баяртай байгаа. Тэгээд бас энэ эрхэм мэдээ шагналыг авсандаа маш их баяртай байна. Тэгээд юуны өмнө Монголын бокс албаныхаа хамт олон Батэлбэн ерөнхийлөгчтэй болон тэгээд Апоцэт компани хэлийн цэргийнхаа хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. 2015 онд мэдээж дэлхийн аварга шалралт тэмцээн байгаа. Манай дэлхийн аварга 2 жилд нэг болдог. Тэгээд дэлхийн аварга шалралт тэмцээнд маш амжилттай оролцож Олимпийн эрх авах төлөвлөгөөтэй байгаа. Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон Азийн спортын 7 дугаар наадамд хамгийн анх оролцож 2 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж байжээ. Энэ удаад буюу Инчонд болсон Азийн наадмаас авсан алтан медалийнхаа тоог 5 болгон дээд амжилтаар шинжилсэн. За Инчоны наадмаас
мөнгөн медаль хүртсэн тамирчдыг та бүхэнд одоо танилцуулъя. Тэгэхээр жудо бүхийн дэлхийн аварга Монгол Улсын гавьяа тамирчин Болдбаатар, дэлхийн залуучуудын аварга олон улсын хэмжээний мастер Дүүрэнбаяр, олон улсын хэмжээний мастер Одбаяр нар жудо бүхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн болвол эмэгтэйчүүдийн 55 кг олон улсын хэмжээний мастер Бямцэр нар тус мөнгөн медалийн эзэд болсон юм а. За тэгвэл хүрэл медали тэквондогийн тамирчин Түмэнбаяр 66 кг, жудо бүхийн 90 кг Отгонбаяр, 81 кг Давгсран, за эмэгтэйчүүдийн 57 кг олон улсын хэмжээний мастер Сумья, 70 кг олон улсын хэмжээний мастер Наран Жаргал нар тус хүрэл медаль хүртэж Монголын жудоочид Инчоны Азийн наадмаас нийтдээ 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл, за 10 медаль хүртсэн юм а. Жудо бүхийн холбоо оны өмнөхөн одоо тайлангийн хурлаа хийсэн. Энэ хурлаар мэдээж хэрэг 2014 онд оролцсон тэмцээн медалийнхаа тоог гаргасан байгаа. Тэгэхээр Монголын жудоочид 2014 онд 38 тэмцээнээс 58 алт, 52 мөнгө, 91 хүрэл нийтдээ 203 медаль авсан болохыг холбооны ерөнхийлөгч Батболго за өөрийнхөө Twitter хуудасанда жиргсэн байсан. Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчдыг одоо та бүхэнд үргэлжлүүлээд танилцуулъя. Тэгэхээр чөлөөт бүхийн эрэгтэйчүүдийн 57 кг, залуучуудын дэлхийн аварга шалруулах тэмцээний мөнгөн медаль, чөлөөт бүхийн олон улсын хэмжээний мастер Номин, 97 кг Азийн аварга хөдөр булга, эмэгтэйчүүдийн 63 кг насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга цэрэн чимэд, 75 кг дэлхийн аваргын мөнгө, хошоо хүрэл медаль, Монгол Улсын гавьяа тамирчин Бурмаа нар Азийн наадмаас тус хүрэл медаль хүртсэн юм а. Ийхүү Монголын баг тамирчид Инчоны наадамд түүхэн амжилттай ахиулсан. За ер нь монголчууд Азийн наадмын түүхэндээ 7 спортын төрлөөр нийтдээ 116 медаль хүртсэн байдаг. Тэрдгээр төрлүүдийг танилцуулах юм бол чөлөөт бүх, сонгомол бүх, буудлага, жудо, бокс, хөнгөн атлетик дугуй өөр байсан юм а. Харин Инчоны наадамд спортын 5 төрлөөр 21 медаль хүртсэний дотор шинээр тэквондогийн төрөлд медаль хүртсэнийг онцлох нь зүйтэй юм. Түүхэн амжилтын эзэн тэквондогийн тамирчин Түмэнбаяр байлаа. За тэрээр 20 настай Азийн наадмын дивизэнд 54 кг-д 2 ялалт байгуулж хүрэл медаль хүртсэн. За үндсэндээ Монголын баг тамирчдад Инчоны наадам ээлтэй байсан гэж хэлж болох ч зарим нэг спортын төрлүүд дээр элт булхаатай шүүлт явагдаж луур гарсныг үзэгч санаж байгаа. Олимпийн хос мөнгөн медальт Монгол Улсын гавьяа тамирчин төгс цогт шүвгийн 8-д өмнө Солонгосын боксчинтой элт илүү тоглолт хийсэн ч шүүгчдийн шийдвэр төгс цогтын эсрэг гарсан. За боксчин Сам Юнгэд ялагдсан гэх шүүгчдийн шийдвэрийг Монголын баг эсэргүүцэж протест буюу эсэргүүцэл бичиж өгсөн ч Азийн наадам зохион байгуулагчид гомдлыг хүлээж авалгүй шүүгчдийн шийдвэрийн эсрэг заргалдах боломжгүй гэсэн хариу тайлбарыг бидэнд өгсөн юм а. За хэрвээ тэмцээн шудраг үнээр явсан бол манай улсын алтан медалийн тоо ахин нэгээр нэмэгдэх байсныг үгүйсэхгүй юм. За ингээд тухайн өмчөд Монгол Улсын гавьяа тамирчин төгс цогт болон түүний дасгалжуулагч юу ярьж байсныг иргэн нэг саная. Таахлаа сайн мэдхгүй л энэ. Хариуг нь атлуулсан дээр. Хариуг нь атлуулсан. Өндөр өөрөө ч бол стилүүдийг хэр гарсан ба яаж тодтыг шаасаа. Тэгээд чи бас миний карьерийн ер нь хамгийн чухал давалт байлаа. Азийн наадмын медальтай болох боломж өстэй. Амстай арц вингээр ялт авч чадсангүй. Юу болохын төлөөж байна. Энэ гадныхан болоо бас мэдж байгаа бүгдээр харсан одоо. Одоо ингэж ялж байхад бол ялт өгөхгүй. Өчигдөр бол бас манай Дэвшинбаатыг бол бас Казахстаны боксныг ээлт илэрхэж байхад бол эсрэг талд ялт өгсөн. Тэмцээн шудраг бус болж байна. Энэ этхийн боксныг сая лөөрсөн. Арслан Солонгос Тайландд тэгээ ер нь солонгосууд бол маш лөөр хийж байна. Төгсөлт гавьяа тавьд бол сая одоо оноогоор илүү илт давгаар ялсан гэсэн хэдий ч шүүгчнэр бол нөгөө талд ялдаг өгчлөө. Тэгээд бид нар багийн зүгээс бол бид нар сая яриад энэ боксын холбооны дөрмийнхэн дагуу 30 минутын дотор эсэргүүцэл бичгээр ингээд тохирлоо л да. Тэгээд одоо эсэргүүцлээ бичээд өгөн сая боксын холбооны олон улсын холбооны нарийн бичгийн даргатай уулзаад энэ саналаа хэллээ. Нөгөө талаас бол боксын олон улсын холбооноос тавьж байгаа бидний шаардлага бол танаа одоо үзэгчнэр бол дэндүү энэ ёс зүг байна. Маш олон одоо савтаа ус юм шийдлээ. Хэрвээ ийм байх юм бол Монголын багийг энэ Азийн наадамд одоо хасах оролцуулахгүй байх тухай ийм асуудлыг ярина. Тэгээ би бол энэ Монголын багийг дэмжиж байгаа энэ олон үзэгчтэй холбоотой асуудлыг бол би хариуцж мэдэхгүй. Харин яг энэ багийн манай одоо багийн хамт олон манай багийн дасгалжуулагч багш нараа тамирчдын зүгээс эсвэл одоо эмчнэр ингээд энэ манай багийн бүрэлдэхүүний зүгээс гарч байгаа асуудлыг би хариуцна гэдгээ хэллээ л дээ. Азийн наадмаас онцлог сүүлийн үйл явдлын харахгүй сагсан бөмбөг, за Монголын эрэгтэй шигшээ баг дараалал 11 тоглолт хийж Хонконг, Мальдив, Йордны багийг хожиж Азийн шилдэг 8 баг чалгарч түүхэн амжилт тогтоосон юм а. Хагас 100 жилийн түүхтэй за үеийн сагсан бөмбөгчдийн хүсэн хүлээж байсан амжилтыг үзүүлсэн сагсчдаараа бахарахгүй байхын аргагүй юм. Энэхүү амжилтаа тамирчид болоо дасгалжуулагчид за мөн холбооны удирдлагууд нь маш сайн зохион байгуулалттай ажиллаж чадсны үр дүн гэж дүгнэж байгаа юм. Инчоны наадамд алдсан шигшээ баг бүрдээд
буюу за яг энэ бүрэлдэхүүнээрээ 5-аас 6 жил болцгоосон. Өөрөөр хэлбэл сагсан бөмбөгийн төлөө сэтгэлтэй, энэ спортын төлөө зүтгэсэн хүн бүрийн нүүрийн хөдөлмөр, итгэл сэтгэлийн үр дүнд энэхүү Азийн наадмын амжилт буюу Аз ТV шилдэг 8 багийн нэгээр шалгарсан гэдгээс агсчид ярьж байна. За энэ чоны наадамд үзүүлсэн амжилтаараа Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг 2014 оны спортын шилдгийг тодруулах наадмаас шилдэг спорт тоглоомын багаар шалгарч бүрчөнд хүрсэн юм а. Одонбаатрын баяр цог ахлах засгалжуулагчтай, Мишагийн амар жаргал засгалжуулагчтай, Гамболдын Батар ахлагчтай Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн үндэсний шоуг шилдэг багаар шалгарсан байна. Шилдэг багийн шагналыг гардуулан өгнө хэмээн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяа тамирчин Сэрдам таныг хүрж байна. За маш их баярлалаа. Энэ эрхэм хүндтэй шагналыг авахд үе үеийн сагсан бөмбөгчид багш дасгалжуулагч та бүдийн маш их нүүрх хөдөлгөөн олсон шүү гэдгийг энд маш их баярлалаа. Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тухайд өмнө нь 2010 онд Бүгд найрамдах Хятад улсын Гуанчжоу хотод болж байсан Азийн наадамд оролцож үзүүлсэн амжилтаараа мөн тухайн жилээ бүрчөнд хүртэж байсан удаатай энэ удаагийнх Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багт ирж байгаа 2 дахь бүрчөнд нь болсон юм. За ийхүү Азийн наадам өндөрлсөн амжилт үзүүлсэн тамирчдыг Монгол улсын засгийн газрын 326 дугаар тогтоол болох Олимпийн наадам дэлхийн ТV-ийн аврах шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах журмын дагуу Азийн наадмын алтан медальт 20 сая төгрөг, мөнгөн медальт 10 сая төгрөг, хүрэл медальт 7 сая төгрөгийн урамшууллыг тус тус олгосон юм. Нийлбэл цаг хөтөлбөрийн онцолж байгаа дараагийн үйл явдал бол дэлхийн аваргуудтай холбогдно. 2014 он Монголын спортод ээлтэй жил байсан гэхэд олон хэд хэдэн дэлхийн аварга шинээр төрж за тэдний тэргуунд нь Монгол улсын гавьяа тамирчин Болтбаатар нэрлэгдэж байгаа юм а. Орсын албаны улсын Челябинск хотноо 8 дугаар сарын 25 жудо бүхийн 30 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20 орны 751 жудооч эрэгтэй эмэгтэй тус бүр 7 жин болон багийн тэмцээнд хүч үзсэн юм. Тэмцээний эхний өдөр Монгол улсын гавьяа тамирчин Болтбаатар алтан медаль хүртсээс манай улсын жудогоос төрсөн 3 дахь дэлхийн аварга болсон юм. За өмнө нь Монгол улсын хөдөлмөрийн баатар Цагаанбаатар 2009 онд дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнээс анхны алтан медалийг авч байсан бол өнгөрсөн онд Монгол улсын гавьяа тамирчин уран цэцэг энэхүү амжилтын бүхээг үргэлжлүүлсэн. Тэгвэл 2014 онд гавьяа тамирчин Болтбаатар дэлхийн аварга болсноор энэхүү түүхэн одоо амжилт үргэлжилсээр байна. Дэлхийн аварга болохдоо хийсэн Болтбаатарын барилдаануудыг эргэн санах юм бол тэр тэмцээний дэг хэсгийг тэргүүлэн барилдаж эхний тойрогтой хийсэн. 2 дахь барилдаандаа Туркийн Каба Ахмед Сахиныг ялж 3 дугаар тойрогт Тайваны бүхийг цэвэр ялж хэсгийн аваргын төлөө барилдах хэрэгтэй болсон. Ингэснээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бүх Имашев Айбекийг Юко унлгэгээр ялж хаан шигшээ шалгаран хүрэл медалийн балцал хангасан юм. Мөнгөн медалийн төлөөх барилдаанаа Гүржийн бүх Амран Папанашвилитэй хийж ялснаар финалцсан. За ингээд дэлхийн аваргын төлөө Оросын албаны улсын бүх Беслан Мударановыг нутгийнхан дэвжэн дээр яснаар 2014 оны жудо бүхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн дэлхийн аварга болсон. Монгол улсын гавьяа тамирчин Болтбаатар нь жудо бүхээр хичээлээд 14 дахь жилдээ ийхүү дэлхийн аварга боллоо. Ингэснээр тэрээр жудо бүхийн олон улсын холбооноос жин тус бүрт тамирчдын чонсааг шинжилэн гаргахад эрэгтэйчүүдийн 60 кг-ыг 6276 оноотойгоор тэргүүлсэн. За мөн тэрээр 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржийн зарилгаар Монгол улсын гавьяа тамирчин цал хүртэж 25-ны өдөр бүрчооны эзэн болсон юм. За баярлалаа. Эрхэм хүндтэй одоо бүрчоон гэдсэн шагналыг хүртсэндээ одоо маш их баяртай байна. Тэгээд энэхүү амжилтыг одоо гаргахад гүн төсөлсөн одоо холбооныхоо ерөнхийлөгч Батлага ахтай болон жудогийнхаа хамт олон баг хамт олондоо багш нартаа анхны багш Батарш багш Балжинны багштай тэгээд биеийн тамирын спорт хорооныхаа газар ангар спорт клуб Эрдэнэ төвлөрийн удирдлагууд бол уурхай хамт олондоо гэр бүлдээ найз нөхөдөө сэтгэл зүрхээрээ одоо жудог хайрлж дэмжиж явдаг бүх нийт монголчуудаа одоо баярлал талархснаа илэрхийлье. Тэгээ бүгдэнд нь одоо ирэх 15 онд олз хэмэртэй эрүүл ад жаргалтай хайх одоо хүсэн ерөнхийлөгчийн одоо зарилгаар
Монгол улсын гавьяат тамирчин гэдэг одоо эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ одоо маш их баяртай байна. Энэ нь бол одоо надад одоо цаашдын тэмцээн оролдоонд одоо амжилт гаргаж одоо бэлтгэл сургалтаа эрчимтэй зааж одоо тэмцээн оролдоонд амжилт гаргах одоо урам зориг харилж одоо та нарын монголчуудынхаа одоо итгэлийг алдахгүй одоо бэлтгэл сургалтаа эрчимтэй зааж улам их амжилт гаргана гэж хэлмээр байна. 14 бол яа харахгүй таны хувьд их амжилтын жил байлаа. 15 оны хэрхэн төсөөлж байна? За 15 онд одоо 14 онд ямар ч сайхан болж өнгөрлөө. Тэгээд энэ 14 оныхаа амжилтыг одоо 15 онд баттгаж одоо улам их ахиулахын тулд одоо хичээж бэлтгэл сургалтаа явах болно. Дараагийн дэлхийн аваргыг нэмэлт цаг хөтөлбөр таймд онцолж байна. Энэ дамжчин болвол 19 настай Сүхбагийн цэрэн чимэд. Тэрээр 2014 оны 9-р сарын 8-аас 14-ний өдрүүдэд Узбекистаны Ташкентод болсон 10 дахь удаагийн чөлөөт бүхий дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд авраг болж Монголын чөлөөт бүхий түүхэндх 5 дахь алтан медалийг 19 наснда их орондоо авчирсан юм а. Тэрээр эхний тойрогт дэлхийн аваргын 5 медальтай Европын 5 удаагийн аварга Оросын холбооны улсын бүх Наталья Голцыг онооны ил давуугаар буюу 7 дахин харьцаатай ялж дараагийн тойрогт Японы тамирчин Сакагамиг цэвэр ялж хагас шигчээ шалгарсан бол мөнгөн медалийн төлөх барилдаанд Финландийн бүхийг 5 дахин харьцаагаар ялж финалд За аваргын алтан медалийн төлөө Азербайжаны бүх олимпийн хүрэл дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний алт мөнгө хүрэл медальт Европын аваргын алт хүрэл медальтай Юлия Раткевичтэй байрлаж 12-3 харьцаатайгаар ялж алтан медальт хүрсэн. 2013 онд залуучуудын дэлхийн аваргад төрүүлсэн тэрээр жилийн дараа насанд хүрэгчдийн дивжээнд амжилттай ахиулан баттгалаа. Цэрэн чимдийн энэ амжилтыг төр засаг үнэлж үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргийн мандуусны 103 жилийн ав тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Цахагийн элбэгдэрж зарлага гаргаж Монгол улсын гавьяат тамирчин цолыг цэрэн чимдэд хүртээсэн юм а. Миний хувьд маш их баяртай байна. Яг өөрийнхөө шавьтай 19 настай охинтойгоо хамт олон жил хөдөлмөрлөө. Бусад шавь нарын маань бас хөдөлмөр байгаа. Хамт шавьтайгаа хамт гавьяат байгаа гэдэг маш их том урам өглөө, ирчүүч өглөө маш их баяртай байна. Багшийн маань одоо олон жилийн хөдөлмөрийг үнэлээд манай Монгол улс төр засаг маань багшд маань бас сайхан Монгол улсын гавьяат тасгалжуулагч цол одоо шавийн зүгээс маш их баяртай байна. Тэгээд бусад хүмүүс ч гэсэн Монгол чөлөөт бүх сонирхдаг хүмүүс ч гэсэн маш их баяртай байгаа. Тэгээд Монголын чөлөөт бүхий холбоо болон үндэсний шгшээ баг тэгээд зэвсэг түвшний алдар спорт хорооны хамт олон болон алдар спорт хамт олон болон Алтай констракшны Бат Эрдэнэ захирал болон MTS группийнхаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд та бүхнийхээ итгэл сэтгэлийн хүчээр одоо ийм сайхан амжилтанд хүрч байна. Тэгээд та бүхний итгэлийг алдахгүй улам сайн бэлтгэлээ хийж улам их амжилт гаргаж Монгол улсынхаа төрийн дуулалыг бас дахин дэлхийн олимпийн дивжээнд дахин одоо Монголынхаа ард түмэн сонсгох болно гэж хэлье. Мөн тэрээр оны спортын шилдэг тодруулдаг Бүрчим наадмын гран-при шагналыг хүртсэн юм. Энэхүү сайхан шагналыг залуучуудынхаа төлөөлөл болж авсандаа маш их баяртай байна. Тэгээд бидэнд амжилт гаргасан тамирчид болон амжилт гаргасан хүмүүсийн цаана маш их хүмүүсийн итгэл сэтгэлээдэг. Чөлөөт бүхийг үздэг дэмждэг та бүхэндээ бас маш их баярлалаа. Тэгээд энэхүү сайхан цом маань одоо миний амжилтыг одоо сайхан урамшуулж байна. Тэгээд улам илүү их амжилт гаргах болно. Ийм амжилт үзүүлэхэд нөлөөсөн гол хүчин зүйл чинь юу гэж хувьдаа бодсон юм? За мэдээж зориг мөрөөдөл маань байсан. Тэгээд зориг мөрөөдлийн маань бас дэмжиж хамт бүх цаг үед хамт байсан одоо үндэсний шгшээ багийн Батбаяр багш болон миний одоо багш Хосбаяр багш болон бид надтай үргэлж хамт байдаг манай багийнхан манай эмэгтэй шгшээ багийн хамт олон та бүхэндээ бас маш их баярлж явдаг шүү. Тэгээд манай баг хамт олон өшөө илүү цаашид амжилт гаргах болно. Цэрэн чимд 1995 онд Хинтээ аймагт төрсэн 2013 он нийслэлийн Баянзүрх дүүргийн 92 дугаар дунд сургуулийг төгссөн. 2006 оноос эхлэн чөлөөт бүхээр хичээлж алдар спорт хорооны дасгалжуулагч Хосбаярын удирдлага дор хичээсэн байдаг. Өнгөрсөн жил сургуулаа төгсөөд их аварга Асаширо давуу дөржийн дэмжлэгтэйгээр Японы Окиямагийн их сургуульд суралцж байгаад чөлөө аваад ирээд энэхүү амжилтыг үзүүлсэн юм а. За энэхүү нэгэн уналтанд ороод байсан чөлөөтийнхний амжилт энэхүү 2014 онд илүү ихээр сэргэлээ. Ташкентийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт 4 хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээрээ дэлхийн шилдэг 10 орны нэгээр бичигдсэн юм а. Энэ нь 2013 онтой харьцуулахад мөн л агсан үзүүлэлт болж байна.
Дараагийн онцолж байгаа үйл явдал мэргэжлийн сумаа бүхтэй холбогдно. За мэргэжлийн сумаагийн 69 дахь их аварга Хакуха даваа жаргал 11 сарын Кишүү Башиг 14 даваатай өндөрлүүлснээр мэргэжлийн сумаагийн дивжээнд 32 дахь төрөг авч их аварга Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцэж ирсэн Монголын спортын төдийгүй дэлхийн спортын ертөнцийн онцлог үйл явдал боллоо. Тэрээр сумаагийн бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшихэд ердөө ганцхан алхам үлдээд байгаа юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд ч энэ үйл явдалд анхаарлаа хандуулах Хакуха аваргыг онцлон ажиж байна. За жишээлх юм бол Japan Times-д Хакуха баяраа их хэлээрээ хуваалцлаа. Түүнээс төрсэн сэтгэгдлийг нь асуулахад талархал илэрхийлэхээс өмнө хил хүүг орж ирэхгүй байна. Энэхүү баярт мөчөө Монголоос ирсэн эцэг их найз нөхдөдтэйгөө их хэлээрээ хуваалцмаар байна гэж хэлснийг нь онцлсон байгаа юм. Бүрчөн Уамарлын удмын хөвби өөрийн хайртай аварга Тайхо аваргынхаа ажин хариулж амлсаа биелүүлж хүрсэндээ Монголын ард түмэн хүчтэй хэмжтэй байвал юмд хүрч чаддгийг мэрийг харуулсандаа туйл их баяртай байна. За тэгвэл Японы NHK Хакуха аваргыг онцлохдоо Хакуха Тайхо аваргатай зэрэгцэн очлоо. Башигийн сүүлийн өдөр их аварга Хакуха даваа жаргал их аварга Кокюро Ананд нар учраа тааран байрлаж Хакуха Yorikiri мэхэр өрсөлдөгчөө унагаснаар 32 дахь удаага төрүүллээ. Тэрээр ийхүү Японы мэргэжлийн сумаагийн түүхэнд рекорд тогтоосон Тайхо их аваргын 32 удаа төрүүлсэн амжилттай зэрэгцэн очиж байна гэсэн болвол Их Британий BBC агентлаг Хакуха сумаагийн ертөнцийн төмөр хүн гэдгээ баталлаа. Японы мэргэжлийн сумаа бүхийн холбооны ерөнхийлөгч Хитаноми Хакухад одоогоор өрсөлдөгч алгадаа гэж зарласан тухайг онцлон мэдээлж байгаа юм. За тэгвэл CNN агентлаг Хакуха амжилтаараа зэрэгцэн Тайхо талархлаа. Тэрээр агуу Тайхо Yokozuna-гийн энэ рекордтой тэнцэж очих нь миний амлалт байсан бөгөөд миний түүнд талархлаа илэрхийлэх зам байсан гэж Монгол хэлээр хэлж орчуулж өгөхийг хүссэн байна гэдгийг онцлон дэлхийн нийтээр мэдээлж байна. Тэгвэл Japan Times нийтлэхдээ Хакуха алдрын оргилд үлдлээ. Өмнө нь 37 удаа тааран барилдаж 33 удаа ялж байсан нутаг нэгт Кокюро Анандыг давснаар Хакуха даваа жаргал бүх цаг үеийн хамгийн олон башаа төрүүлсэн Yokozuna Тайхогийн рекордод хүрлээ. Энэхүү амжилт түүнийг сумуугийн алдрын оргилд аваачж байна гэсэн байнамаа. За тэгвэл Yahoo мэдээлэхдээ сумаагийн шинэ хаан төрлөө. Үүнээс гадна Хакуха хамгийн олон удаа дараалан төрүүлсэн амжилтаараа нутаг нэгт Асашиоруутай зэрэгцэн очжээ гэсэн болол Associated Press агентлаг энэ үйл явдлыг онцлон мэдээлэхдээ Тайхогийн насан дээр рекордыг шинжилнэ. Yokozuna Тайхо 15-аас 30 наснда 32 удаа төрүүлж дээд амжилтыг тогтоож байсан бол Хакуха 14-өөс 29 нас хүртэлх энэ хугацаанд амжилтыг нь гүйцлээ. Тэрээр Тайхогийн насан дээр түүний рекордыг эвдэх боломж өндөр байна гэж онцлсан байгаа юм. Тэгвэл эх 2015 онд Хакуха аварга мэргэжлийн сумаагийн түүхэн дээд амжилтыг эвдэн гэдэгт эргэлзэхгүй байна. За тэр сайхан мэдээ дуулах өдөр туудахгүй гэдэгт ч итгэлтэй байна. Эх аварга Хакуха даваа жаргалд амжилт хүсье. Дараагийн онцолж байгаа үйл явдал мөн л мэргэжлийн сумаа бүхтэй холбогдно. Тэгэхээр сумаагийн дивжээнд дэх Монголын их аваргуудын залгамж халаа болсон нэгэн бүхийг онцолж байгаа юм а. Их аваргуудтай энэ тэнцэнхүү өрсөлдөх ирээдүйн их аварга гэгдэж байгаа. Ичиношо 9 дугаар сарын Башигаас эхлээ дээд зиндаанд гарч ирсэн. Мэргэжлийн сумаагийн 68, 69, 70, 71 дэх их аварга Монголоос төрсөн. Тэгвэл 72 дахь их аварга мөн л Монголын бүхчүүдээс төрхнө гэсэн мэдээллийг Японы хэвлэлүүд онцолж эхэллээ. Ичиношо дээд зиндаанд дэвшин барилцсан сарда даруй 13 даваа авч сумаа сонирх өвчтөй гайхшруулад байна. Тэрээр одоо 21 настай, метр 91 см өндөртэй 199 кг жинтэй юм а. Мэргэжлийн сумаагийн дээд зиндаанд дэвсэн эхний башаад бол 2 Озекинийг Yokozunаг давж шууган тарьсан. Ичиношог Yokozunaгийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүг Хитоши Учияма Монгол мангас гэж нэрлээд за цаашид улам сайн барилдана гэдэгт гэж найдаж байна гэж хэлсэн байна. Ичнорын төрсөн нутаг нь Арханган Батсингэл сум за алдартай бүхчүүдээрээ зартай гэдгийг үзэж та бүхэн мэднэ. Ялангуяа энэ нутгийн хүчтнүүд аралч чад сайтаагаараа эрс ялгардаг. За тухайлах юм бол Дархан аварга гэлэг жамцын өсөх баяр, улсын зан дугур доржин хишиг дорж, улсын харцаг болдын жохлон төгсгээд хүчит эрчүүд энэ нутгаас төрөн гарсан байдаг юм байна. Ичнор хөдөөний хөвгүүдийн адил мал дээр өссөн гэж байна. 17 одоо ган төгс багшаа даган мэргэжлийн сумад хүч үзэх зорилготой Японд ирж
үлдгэжээ. Ингээд Тотари мужийн ерөнхий боловсролын сургуулийн Жохоку сургуульд элсэн 3 жил хэл сурсан юм байна. Энэ хугацаанд бүх Японы аврах шалгаруулах тэмцээнд барилдаж төрүүлсэн удалгүй мэргэжлийн сумад орохоор болж Минато дивжээ түүнийг сонгоо авчээ. Ичин Норвегийн сумогийн нэр нь Ичиношо. Эхний үеийг нь өөрийнх нь нэрнээс авсан бол хоёр дахь үеийг нь Жохоку сургуулийнх нь Жог авч нэр үсгэжээ. Бүх Японы авраг болсон болохоор Ичиношог Макушита буюу сумогийн дээрээсээ 3 дахь зиндааны 15 дээрээс ирмэлэн барилдуулж эхэлсэн байна. Ичиношо одоогоор мэргэжлийн сумад дөнгөж 5 мошо буюу жил хүрэхгүй хугацаанд барилдсан ч гэсэн дээд зиндаан дэвшиж Озики Йокозуна нартай барилдаж тусгай шагналыг хосоор нь хүртээд байгаа юм а. Спорт мэдээллийн нэмэлт цаг хөтөлбөр шинэ оны эхний дугаараа 2014 онд болсон онцлог үйл явдлыг томил үзүүлэн хамтдаа сонгон үзсэн танд баярлалаа.